За энэ орж ирж байгаа сонгуулийн хуулийн өөрчлөлтийн энэ 4-р зүйл дээр байна л да. 126 дугаар зүйлийн 126-гийн 2 дахь хэсгийн 30-аас гэснийг 20-с гэж өөрчилнө гэсэн байна. За энэ 126-гийн 2 дээр нам эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүүсийн нэр дэвшигч байна гэж заасан байгаа. Тэгэхээр энэ бол одоо бидний оруулсан эмэгтэйчүүдийн квота гал та. Тэгээ энэ эмэгтэйчүүдийн квотыг 20% болгож буулгаж байгаа юм байна. Тэгээ би Бакад даргаас асууя. Энэ өөрчлөлтийг хийсэн ажлын хэсэгт хин гэж гишүүд орсон бэ? Тэрийг бүр нэрээр нь дурдж өгнө. Тэр дотор чи эмэгтэй хүн байсан юм уу? Эмэгтэй гишүүдээс энэ ажлын хэсэгт орсон юм уу гэдгийг бүр тодтогч асуумаар байна. Тэгээд тэр ажлын хэсэгт орсон гишүүдийнхаа нэрсийг Монгол улсын нийт хүн амын 51.5%-ийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн өмнө нэрээр нь дурдаад хэлээд өгөөрэй. Эмэгтэйчүүдийн нэр дэвших эрхийг хаагдан боогдуулж байгаа тэр гишүүдийнхаа нэрийг энд дурдж өгнө үү гэж би хүсэж байна. За дээрэс нь өнөөдөр яг энэ танхим сууж байгаа гишүүд болгоны өмнө энэ шаардлагыг би тавьсан байгаа. За энэ шаардлага бол Монгол Улсын их хурлын гишүүдэд энэ 6 намын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллөөс ирүүлсэн байгаа шүү. За энд бол нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, арчсан эмэгтэйчүүдийн холбоо, арчлал шударгаас Монголын эмэгтэйчүүдийн холбоо, иргэний зориг эмэгтэйчүүдийн холбоо, иргэний хөдөлгөөний нам, тусгаар тогтнол, эв нэгдлийн нам гэсэн өнөөдөр батламжаа авсан 6 намын эмэгтэйчүүдийн байгууллага гар үсэг зурж эмэгтэйчүүдийнхаа төлөөллийг нэрийн өмнөөс энэ бичгийг гишүүд та бүхэнд хүргүүлсэн байгаа шүү. Өөрөөр хэлбэл энэ танхимд сууж байгаа бүх гишүүд энэ намын гишүүд байгаа. Та бүхний сонгуульд эцсээс 80% эмэгтэйчүүд ажиллаж та бүхнийг ялалтанд хүргэдэг шүү гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. Та бүхэн энэ конопо дарахдаа энэ таны гишүүнчлэлтэй байгаа тэр намынхаа эмэгтэйчүүдийн өмнө ямар үүрэг хүлээснээ дахин санаж энэ эмэгтэйчүүдийн 30%-ийг унгахаасаа өмнө нэг бодоорой гэдгийг би дахин сануулж байна.